үлддэг нэг. Таны гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, мөн таны нийгэм эзлэх байр сууриа тодорхойлоход тань маш чухал нөлөөтэй. Таны үнцэн. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо, та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэж байна. Та бүхэндээ даваа гараг болгон хүрч байгаа таны үнцний нэвтрүүлгийн 5 дахь дугаар сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдөр бид нэр нэвтрүүлгээрээ чухам юун тухай ярих гэж байна? Өнөөдөр бид нэр энэ нэвтрүүлгээр хүний хувийн хэрэгцээний тухай ярих л да. Тэгээд материалын байдлаас нь харах юм бол одоо бидний хоол хэрэгтэй, хувцас, өнөр хэрэгтэй, тийм унах машин хэрэгтэй, амьдрах орон байр хэрэгтэй гэдэг. Тэр материалын талаас нь хүн болгон тэрийг ойлгож байгаа л да. Ойлгож байгаа яг тийм хэрэгтэй учраас. Харин өнөөдөр бидний тэр ярих байгаа сэдв нь хүний дотоод хувийн хэрэгцээ. Дотоод хувийн амьдрал гэх яг хүний дүрс хүний амьдрал яг ямар хэрэгцээнүүд байдаг вэ? Тэгэхээр тэрийг яаж бид нэр ямар байдлаар тэр хэрэгцээг хангах вэ? Тэгэхээр яаж тэр хэрэгцээг хангаснараа ямар аж аргалтай байх вэ гэдэг тухай ярина л да. Тэгвэл жагаагийн маань өнөөдөр ярих байгаа дотоод хүний хувь хүний хэрэгцээ тэгэхээр яг юу болж таарад байна юм? Тэгэхээр хүн гэдэг маань зөвхөн бие махбодоос гадна сүнс, сэтгэл зүрхтэй, зүрх сэтгэл гэсэн өсөс бүрэлддэг л дээ. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө болохоор хүний бие махбодын хувьд болохоор хэрэгцээтэй одоо жишээ хүн хооллох хэрэгтэй, хэрэг хооллохгүй бол хүн одоо өлсөн ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл унтахгүй бол миний бие ядарч юм уу тэр хэрэгцээг бол хүн айгуу сайн ойлгодог. Гэтэл хүний дотоод хэрэгцээ гэдэг маань юм гэхээр хүний үнцэн. Би ямар хүн бэ гэсэн асуултанд хариулдаг л та. Хүний үнцэн гэдэг нь өөрийнхөө үн цэнийг мэдрэх, өөртөө сэтгэл хангалуун байх байдал, өөрийгөө хүндэтгэх, үзэх, үзлээр илэрхийлэх гэдэг нь л дээ. Тэгэхээр би ер нь хийн гэж өөрөөсөө байнга асуудаг. Жишээ би 14 настай байхдаа өөрөөсөө байнга тийм асуултыг асуудаг байсан л да. Би ер нь хийн, би ер нь амьдралд яах гэж төрсөн юм. Ямар утга учиртай ингэж төрчих зүгээр л энэ гэхэд төрөөл үхэх нь амьдралын жам юм уу ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр хүний аюу хаан дотор тэр асуулт байх хүн болгонд байж идэг. Ялангуяа хэрвээ та аав ээж бол магадгүй одоо танай хүүхдүүд ч ийм асуултуудыг танаас асууж л байгаа. Тэгвэл бид нар яг энэ дотоод хэрэгцээгээ хангалуун байлгахын тулд тий дүүрэн байлгахын тулд яг яах ёстой, яг юу хийх ёстой? Одоо материалын зүйл дээр бол ойлгомжтой. Ерөнхийдөө альва хүн хувийн дөрвөн янзын хэрэгцээ байдаг гинэ. Тэгэхээр тэр дөрвөн янз нь болохоор нэгдүгээр хувь хүний үнцэн, хоёрдугаар амьдралын утга учир, хүний амьдралын утга учир нь юу юм даа? Миний амьдралын зорилго юу юм? Гуравдугаар аюулгүй байдал. Би хаана амьдрал аюулгүй? Тэгээ миний эргэн тойронд байгаа хүмүүстээ би итгэж чадах уу? Тэгээ энэ аюулгүй байж чадах уу гэх юм. Тэгээ тэр асуудал. Дөрөвт нь болохоор хайр. Тэгэхээр яг өнөөдөртөө бид нэр ямар гэсэн хэрэг цаг байгаа бол эхний хувь хүний үнцэн болон амьдралын утга учир хоёрыг ярив. Тэгээд дараагийн нэвтрүүлэг дээр бид нэр үргэлжлэн яриа. Тэгэхээр яг хангалттай цаг байна уу гэдэг шалтгаална л да. Хангалттай цаг байгаа. Өнөөдөр дуусахгүй ч гэсэн дараагийн нэгд өдөр гээд хангалттай цаг бол өчнөө байна. Тэгэхээр ихэнх хүмүүс өөрийнхөө тухай бодохоор сэтгэл хангалуун болдог гэнэ л дээ. Энэ сэтгэл хангалуун байдлыг өөрөөсөө олохгүй болохоор ихэнх хүн өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээс байнга энэ хүн намайг хүндлэх болов, энэ хүн намайг хайрлаж байна, энэ хүн надад санаа тавьж байна гэдгийг эргэн тойрноос хардаг л да. Тэгэхээр энэ ихэнхдээ энэ тохиолдолд болохоор аав ээжийн үүрэг оройд маш их чухал нөлөө үзүүлдэг. Одоо таныг бага багт чинь ч юм уу те хүүхд байхад чинь та аавтайгаа хэр цаг өнгөрөөж ирсэн, та ээжтэйгээ хэр цаг өнгөрөөж ирсэн, эсвэл янз бүрийн өөртөө байгаа янз бүрийн тохиолж байгаа асуудал ээж аавтайгаа хуваалцаж ирсэн үү, хуваалцаагүй юу. Тэгээд тэр зүйлүүд болохоор таныг одоо өөрийнхөө үнэлтэнд маш их нөлөө үзүүлдэг л дээ. Тэгэхээр хүн өөрийгөө хэр хэрэгцээтэй хүн бэ гэдгээ мэдрэх, та ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл санамсргүй болон гинт олдсон
ч юм уу те хэрэг анзаарах юм бол танай аав ээж чинь ч юм уу те өөр хүмүүс болохоор юу ч гэдэг вэ? Оо бидний ерөөсө төлөвлөгөө байж байгаа гинт хүүхдтэй болсон ч гэдэг юм уу те. Аха. Гинт хүүхдтэй байсан чинь алимаа ингээд гарцсан шүү дээ ч гэдэг юм уу те. Аха. Тэр хүүхд сонсонгуудаа юу гэж боддог вэ гэхээр ээж аав минь хүсээгүй байж байгаа чинь би гараад ирсэн юм байна гэсэн ойлголттой. Аха. Магадгүй амьдрал тэгж тохиолдож байж болох юм. Гэхдээ бурхан ээж аваа чинь дамжуулж таныг энэ дэлхийд төрүүлсэн байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл манай эрдэнэ бид нар байнга залбираад буугаад хүүхдээ болоосоо гэж залбирч гуйж байгаа. Тэгээд эрдэнэ маань гарсан. Тэгээд эрдэнэ харин бүр гарахтаа маа нөхрийн төсөөдрөөр гарсан байхгүй юу? Тэгээд рууг нь 10 сарын 2-нд төрөх ёстой байсан. Гэсэн чинь хүлээсээр хагаад 10 сарын 11-нд яг тэр өдөр гараад ирэхгүй юу? Тэгээд манай нөхөр айгүйх баярлаа сэтгэл нь хөөрэ миний хүүхд гарч ирлээ гэдэг. Тэгээд бид нэр эднээс ирсэн эдэн гэж нэрлсэн байхгүй юу? Тэгэхээр яг тэндээс утгаар хүн яаж юм гэхээр манай эрдэнэ хүртэл би үнээр ээж аваараа үнэлэгдсэн бурхнаас гэсэн нанди эрдэнэ шүү гэж тэр өөрийнх нь үн цэнийг бид нар ингэж илэрхийлж тодорхойлж өгч байгаа байхгүй юу? Өөрт нь мэдрүүлж байгаа. Тий. Бага байхад бол бид нар намаа ээж аваа хоёр болохоор миний тухай тэгж ярьдаггүй байсан л та тий. Гэхдээ хамгийн гол нь бурхны төлөвлөгөө намайг өсгөж хүмүүжүүлж бидний ээж аваар дамжуулж намайг энэ байдал хүргэсэн болохоор бурхны төлөвлөгөө байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ амьдралдаа энэ байгаа амьдралаа маш сайхнаар хүлээж авч энийг маш том бэлэг хүлээж авсан мэтэр бодож амьдралынхаа өдөр бүрийнхаа цаг мөч хорон болгоноор тэг баяр баясгалантай үн цэнтэйгээр сайхан өнгөрүүлээсэ гэж би бас сонсогчдоо энэ ташрамд бас хэлж байна. Тэгээд жагаа маань бас энэ зөвлөгийг энэ үн цэнийг биднэрт бас дахин мэдрүүлж сануулж өгсөнд маш их баярлалаа. Одоо манай нөхөртэй хамт энэ Америкаар аялдаг нөхөн байдаг л да. Маш их одоо магтан дог өдөртөж явдаг нэг хүн. Тэр хүний нэрийг болохоор Джейсон Аптон гэж хэлдэг. Тэгээд тэр хүн болохоор яасан гэхээр одоо маш алдартай тэр бурханлаг магтан дооны хүн баггүй. А тэгээд нэг удаа тэр хүн магтан доо өдөртөд ингэж явж исэн чинь нэг эмэгтэй энэ залуугийн дуу надад аягүй таалагддаг. Энэ дуу хоолой их гоё дуутай. Тэгээд би яг сонсох дуртай гэх тэр эмэгтэй байнга тэр гэртеж байхдаа машиндаач байхдаа тэр дууг сонсч явдаг байсан гинэ. Тэгсэн чи яасан гэхээр нэг өдөр 16 настай байхдаа хүүхд олдоод хүүхдээ хүнд өргүүлсэн гэж байгаа байхгүй. Тэр өргүүлсэн тэр хүүхд нь одоо тэр Джейсон дуугийн сонсоод байгаа тэр өөрийнх нь хүүхд байгаа байхгүй. Оо. Тэгээ бурхан айгүй гайхамшигтайгаар тийм ажлуудыг хийдэг. Тэгээ тэр эмэгтэй болохоор зүрх сэтгэлээрээ тэр сүнсээрээ тэр дуутай тэр хүнтэй ингээ холбоотой байсан мөртлөө тэр өөрийнх нь хүүхд байсан гэж юусэн мэдэхгүй. Тэгээ дараа нь Джейсон Аптон ээжтэйгээ уулзаад тань маш их баярлалаа. Та намайг ямар нэгэн аборт хийгээгүй харин та миний амийг хайрлаж миний амьдралын үн цэнийг надад амьдрал өгсөн танд баярлалаа гэж ээжтэй хэлсэн байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө ээжийг асарч хамгаалаад тэгээд энэ бол аюул гайхамшигтай төгөлтэй. Тэгээд өнгөрсөн амьдралаараа бид хязгаарч ирээдүгээ харж чадахгүй. Яг бурхан бидний амьдрал сайхан зүйлийг хийсэн учраас тэр төлөвөөрөө бид нар чиглэж амьдрах хэрэгтэй л дээ. Та бол хамгийн эрхэм найдан хүнд цай. Тэр дундаа хамгийн үнцэнтэй нэг. Таны үнцэн. Сайхан чихэн чимэгтэй үгсээр бие биенээ хурцлж амьдарцгаая. Монголчууд интернет радио. Тэгэхээр сая жагаа маань бидэнд маш гоё жишээ ярьсан. Джейсон Аптон гэдэг хүний тухай бурхан түүний амьдралыг ямар гайхамшигтайгаар төлөвлөж байснараа эргүүлж чадсан бэ? Намайг баг байхад манай ээж аягүй ингэж хэлсэн. Чи одоо өглөө итгэж шиг босож одоо хоол ундаа сайн хийн сур, ажил хийж сайн сур. Тэгэх юм бол чи одоо юу малчин айлсаа ихнэр болно гэх.
Тэгээд би амар дурггүй. Тэгээд би англи хэлэнд амар сонирхолтой. Тэгээд англи хэл аягүй хүзэг дууртай. Тэгээд сонсож байгаа сонсогч нартай яхаар зөвхөн өнөөдрийнхөө амьдралаа битгий төсөөлөө. Өөрөөр таны зүрх сэтгэл чинь дотор юу шатж, тэгээ юу буцалж, тэр зүйлийнхээ зүртэг чармаа тий. Тэгээд ямар ч гэсэн та тэр зүйлийнхээ чамайхан бол бурхан тэр аль тавыг тэр зүрх сэтгэл хүсэл эмгэлийг таны дотор хийсэн байгаа байхгүй юу? Хүн өөрөө дотроос тэр сэтгэл хангалуун байдлаа чадахгүй болоод ирэхээр өөр эргэн тойроо байгаа хүмүүсээс тэр сэтгэл хангалуун байдлыг олох гэж чирмээдэг л байх тэр ад жаргал, баяр хөөр, хайрыг ч юм уу. Библиэд хэлэхдээ чи Бурханаар бүтээсэн гайхамшигтай нэг юм шүү гэж тий. Тэгэхээр би өөрийнхөө үн цэнийг та харилцаалаа олоод ирэхээр би ингэж бүтээгдсэн юм байна шүү дээ. Бурхан ийм байдлаар намайг бүтээсэн юм байна шүү дээ. Би өөрийгөө яагаад энийг ингэж хийгээд юм бэ гэсэн асуултынхаа хариултыг Бурхан надад зааж хэлж өгч байгаа байхгүй. Өөрийгөө илүү таньж мэдэж эхлэх юм тийм үү? Тэртэй холоос Тампагаас бидэнтэй холбогдож энэ талаар зөвлөгөө өгч байгаа жагаада дахин баярлж байгаа шүү. Бибинэ уучлаа. Нэг энэрэн уян зөөлөн сэтгэлээр хандцгаая. The members interview